Улсын ерөнхий сайдын хөвөлдөөр анх 2018 онд зохион байгуулагдсан сүргийн өвчнөөс өртөн сэргийлэх таслан зогсоох шаардлагатай арга хэмжээг авах мэргэжлийн үйлчилгээ зөвлөгөө одоо бас энэ онцлогоо эмчилгээний одоо асуудлыг шин төвшөнд гаргах тал дээр бол Монгол Улсын засгийн газраас онцгой анхаарал хандуулж ажиллаж байгаа. Тэрний нэг хэлбэр бол өнөөдөр зохион байгуулагдж байгаа энэ одоо сүргийн өвчнөөс өртөн сэргийлэх түүнтэй холбоотой асуудлууд, тулгымцсан асуудлуудыг шийдвэрлэх дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдаж байна. Дэлхийн одоо эрүүл мэндийн байгууллага глобал сан бас хамтарч одоо энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа. Тэгээд сүргийн өвчин бол манай улсын хувьд бол бас их өндөр тархалт одоо дээрэс нь өртсөн сэргийлэх боломжтой хэдий ч цар тахлаас үүдээд цар тахлын одоо өндөр бэрхшээлээс шалтгаалаад бас онцлогоо эмчилгээний ажлууд орхигдсон, хаягдсан. Түүнээсээ илүүтэй бас одоо өртсөн сэргийлэх бас нөгөө шаардлагатай үйлчлэгийг үзүүлэхэд хүртээмж хязгаарлалтууд байсан цаг үеүүдэд бас ингээд тодорхой хэмжээгээр буурсан харагдаж байгаа ч гэсэн өвчл тархалт энэ бол бас одоо баггүй хэрэгжилж байна гэж. Тэгэхээр энэ тал дээр ер нь Монгол Улсын эрүүл мэндийн салбар юу хийх юм, засгийн газраас өн дээр анхаарах юм, ялангуяа сүргийн өвчнийг эмчлэхтэй холбоотой орчин нөхцөлийг сайжруулах, эрт илрүүлэх, өртсөн сэргийлэх ажилд иргэдийн өөрсдийнх нь оролцоог одоо хангах. За ямар нэгэн байдлаар бол ялган гадуурхтай холбоотой хүний эрхийн түгээмэл дунхаглалыг зөрчихгүй байх. За түүнээс өртсөн сэргийлж бас одоо эргэж гисэн өөрсдийг хамгаалахаас гадна бол бас одоо ямар нэгэн байдлаар энэ өвчнийг нуун дарагдуулахгүй хамтарч ажиллаж байж нийгэм даяараа энэ сэргийлэх боломжтой, идэх боломжтой, эмчлэх боломжтой өвчнөөс ангижрах боломж байна гэж харж байгаа. Тийм учраас одоо энэ хэцүү үндэсний байгууллагын одоо доктортой хөгжлийн зорилт 2035 он хүртэл хэрэгжих энэ одоо бодлогын өрөөнд Монгол улс бодлогын арга хэмжээг энэ эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх. За түүнтэй холбоотой зарим одоо асуудлуудыг олон улсын түвшинд гаргаж тавих, за хамтын ажиллагааг болон бэхжүүлэх юм одоо зайлшгүй шаардлага байна гэж үзэж байгаа. Тэр энэ чиглэлийн одоо арга хэмжээний тогтмол зохион байгуулагдах хэрэгтэй. Үүний хажуугаар нийгмийн одоо эрүүл мэндийн чиглэлийн өртсөн сэргийлэх, за мөн одоо иргэдэд хүрэх ёстой мэдээлэлээс эхлээд бүх одоо эмчилгээ онцлогооны үйлчилгээг шин шатанд гаргах нь манай Монгол Улсын засгийн газрын бол зорилго. Тэгэхээр энэ зорилгот хүрэхэд бол бас сүргийн эмнэлгийг шинээр барьж байна. За сүргийн эмчилгээ онцлоготой холбоотой дэд бүтцийг сайжруулах, за эмч одоо мэргэжилтнүүдийг бэлтгэх, за тэгээд түүнтэй холбоотой эмийн одоо чанар стандартыг сайжруулах гэдэг ингээд олон одоо төрлийн эмэнд төсвөртэй сүргийг эмчлэх тал дээр бол Монгол улс бас тодорхой акцийг гаргаж шин шатанд одоо бас харсан ийм одоо алхмуудыг хийх ёстой гэж үзэж байгаа. За өнөөдөр Монгол улсын ерөнхий сайд Тусан намсрын оюутны ивэлдээр зохион байгуулагдж байгаа. За нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед сүргийн тусламж үйлчилгээнд салбар хоорондын хамтын ажиллагаа бэхжүүлэх гэсэн сэдвт дор зохион байгуулагдж байгаа. За энэ маань өөрөө хамгийн гол нь ганцхан сүрийн эрүүл мэндийн салбарын одоо асуудал бол биш. Энэ нь өөрөө хамгийн гол нь салбар хоорондын уялдаа холбоо хамтын ажиллагааны үр дүнд бол энэ сүрийн өвчний тархалтыг хөмж одоо гинжин илгээг зогсоох ийм ажил байдаг. Тэгээд одоо хамгийн гол нь бас сүргийн бид нэр илрүүлэхээс гадна тооны араас хөөцөлт биш, хамгийн гол нь тусламж үйлчлэгээний чанарыг илүү сайн болгох талаар явах ёстой. Бид нар хамгийн гол нь энэ бодлогыг хэрэгжүүлэх ёстой. За тийм ч учраас биднээс энэ өнгөрсөн хугацаанд одоо сүүлийн 3 жил дэлхийн нийтээр цар тахлын энэ хэцүү сорилттой хүн жилүүдэд бүх улс орнууд бол ажиллаа. За манай улсын хувьд одоо сүүлийн 2 жилийн хугацаанд сүргийн илрүүлэлтийн хувь бас тодорхой түвшнээр буурсан ийм үзүүлэлт бол сая дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ирсэн үнэлгээний багийн одоо үнэлгээний зөвлөмж шийдвэр үнэлгээнээс гарч ирж байна. За энэ ганцхан бас манай улсад бас ингэж энэ илрүүлэлт буураад байгаа юм биш. Одоо ялангуяа энэ ковид цар тахлын энэ цаг үед одоо дэлхийн бас бусад оронд бас энэ илрүүлэлтийн хувь бас тодорхой хуваар буурсан юм үзүүлэлтүүд гарч байгаа. Тэгэхээр бид нэр одоо бас харьцангуй ковидын нөхцөл байдал хяналтын тоонд байна. Тэгэхээр биднээс одоо энэ жил болон одоо эх жил одоо ялангуяа энэ сүргийн илрүүлэлтэн дээр онцгой анхаарч ажиллаж байгаа. За дээрэс нь 5 сарын 1-ээс эхэлсэн улс орон даяар одоо урьдчилан сэргийлэх үзлэгийг бол бид бүхэн бол засгийн газраас хэрэгжүүлж байгаа. За энэ урьдчилан сэргийлэх эзрүүлэг дотор бас энэ сүргийн илрүүлэг бас ороо явж байгаа. Тэгэхээр энэ маань бас өөрөө энэтэйг ингээ уялдаа явж байгаа арга хэмжээ гэсэн.
За дээрээс нь сүрээг онцлох биднес лабораторийн чадварыг бол энэ өнгөрсөн хугацаанд сүүлийн 3 жилийн хугацаанд бол чадахыг бол нэмэгдүүлсэн. Өнөөдрийн байдлаар нийтдээ 41 одоо ялангуяа орон нутгийн бүх эмнэлгүүд за дүүргийн эмнэлгүүд бол энэ лабораторитой болсон байгаа. Ялангуяа ген эксперт буюу одоо сүүлийн молекул биологийн төвшөнд онцлох юм боломжтой болсон гэсэн. За дараа нь мөн бас энэ сүрээгийн геномын дараалал тодорхойлох ажиллагааг бол биднес энэ халдвар төвчин судлалын үндэсний төв дээр хийх юм болцоотой болсон. Одоо энэ оны 10 сараас эхлээд ингээд эхлэхээр болж байгаа гэсэн. За баярлалаа. Тий өнөөдөр нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед сүрээгийн тусламж үйлчилгээнд салбар хоорондын одоо хамтын ажиллагааг сайжруулах нь бэхжүүлэх юм сэдвтэй дээд хэмжээний үндэсний чуулганыг бид бүхэн зохион байгуулж байна. Тэгээд энэ хөө одоо уулзалтаар сүрээгийн тусламж үйлчилгээ дан ганц одоо эрүүл мэндийн салбарын эмч нарын ч гэдэг юм уу те ийм асуудал бишээ. За нийт хүн амын эрүүл мэнд, эдийн засаг, боловсрал гэдэг одоо холбогдох бүхий л салбаруудтай хамааралтай байдаг учраас үүнийг бууруулахад одоо салбарын хоорондын хамтын ажиллагаа маш чухал байна гэдгийг тодтогж байгаараа юм онцлог байгаа. Тэгэхээр өнөөдрийн энэ чуулга уулзалтыг засгийн газар, эрүүл мэндийн яам, за халдвар төвчин судлалын үндэсний төв, глобал сангийн үндэсний зохицуулах зөвлөл, хөтөлбөр зохицуулах зөвлөл, за дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь одоо төлөөлөгчийн газар гэсэн байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа. За чуулганаар 14-5 орчим одоо илтгэлүүд хилцүүлэгдэнэ. За энэхүү илтгэлүүд эрүүл мэндийн одоо салбар тулгамдж байгаа одоо асуудал бэрхшээл, за дэлхийн одоо стратегитай хэрхэн яаж хөл нийлүүлж яваа юм бэ? За Монгол дахь гарч байгаа бодлого шийдвэрүүд, түүний хэрэгжилтүүд, за сүрээгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлууд гэдэг олон зүйлсийг хамрахаас гадна бусад яамдын бас илтгэлүүдийг бид бүхэн одоо сонсохоор төсөө яадаг хүлээж байна. За боловсрал шинжлэх ухааны яамнаас жишээ нь ерөнхий боловсролын сургуулиуд дахь одоо сүрээгийн илрүүлэг үзлэг онцлогооны асуудлыг одоо яамны зүгээс одоо хэрхэн яаж харж байгаа юм, үүн дээр яаж хамтарч ажиллах боломж олцоо байна, тулгамдж байгаа асуудал юу байна гэсэн хэлэлцүүлгийг хийн. За хөдөлмөр нийгэм хамгааллаас за гэр оронгүй тэнмэл, за архины хамааралтай эсвэл одоо хөдөлгөөнд хүн ам зэрэг одоо энэ хүмүүс зориулсан одоо тусламж үйлчилгээг халдвар төвчин ялангуяа сүрээгийн тусламж үйлчилгээнд одоо хэрхэн яаж уялдуулдаг юм бэ гэсэн асуудлыг ярих нь байна. За хүний эрхийн комиссоос мөн сүрээд өртөх өсөлтөд одоо толгомдж байгаа ямар хүний эрхийн асуудлууд байна гэсэн ийм сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлнэ. За үүний дараа бид бүхэн үдийн хойно бүх оролцогчтой 3 хуваагаад салбар хилцүүлэхийг үндсэн 3 сэтийн хүрээнд ингэж хийхээр төлөвлөсөн байгаа. За нийтийн нийгмийн эрүүл мэндийн одоо онцгой байдлын үед сүрээгийн тусламж үйлчилгээг яаж хэвэн явуулах вэ гэдэг асуудлаар 1-р салбар хуралдаан, за 2-р салбар хуралдаан дээр эрүүл мэндийн санхүүжилтийн одоо сүрээгийн тусламж үйлчилгээ хэрхэн яаж уйж зангидах вэ, ямар асуудлууд одоо байна, цаашид хэрхэн яаж шийдэх вэ гэсэн асуудлуудыг за 3 дахь салбар хэлэлцүүлэг маань нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан одоо тунхаг бичигүүд за үүн дээр нэмэгдээд 2018 онд Монгол улсад бас сүрээгүй Монголын төлөө одоо гаргасан Улаанбаатарын тунхаг гэж байгаа. Тэгэхээр эдгээр тунхагуудын хэрэгжилтийг одоо хэрхэн яаж хангах вэ гэсэн асуудлуудыг ярилцаж өнөөдрийн чуулганд оролцож байгаа хүмүүс маань одоо нэгдсэн зөвлөмжийг хамтаараа боловсруулан өөрөөсөө одоо үүрэг хариуцлага аваад хамтарч ажиллахаар ингэж зохион байгуулсан байгаа. Тийм. За энэ чуулганы үр дүн нэгдсэн зөвлөмж хэрхэн яаж гарах вэ? За ямар зөвлөмжүүдийг, ямар асуудлуудыг илүүтэй одоо онцгой ач холбогдолтой байна, нэн тэргүүнийг гэж шийдвэрлэх үү гэхээс гадна бид бүхэн яг энэ хүч чуулгантай бас зэрэгцээд сүрээгийн хөтөлбөрийн үндэсний үнэлгээ бас өнгөрсөн 8 сараас эхлээд эхний одоо талбарт үнэлгээ мэдээллийг цуглуулж дуусаад өнөөдрийн чуулганаар эхний үр дүнгуудыг бас танилцуулсан байгаа. Тэгэхээр энэхүү одоо 9 жилийн дараа хийгдэж байгаа энэ үндэсний хөтөлбөрийн үнэлгээгээр гадны буюу одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөхүүд за глобал сангийнхны одоо төлөөлөгчд гэдэг олон хүмүүс ирж одоо энэ үнэлгээг дотоодын багтаа хамтран хөндлөнгийн үнэлгээг хийж байгаа. Тэгэхээр аймаг, орон нутаг, дүүргүүдэд очиж талбарт мэдээлэл цуглуулад за анхан шатанд ямар байна, за сүрээгийн диспансерууд дээр ямар байна гэх мэтчлэнгээр ингээд
6 одоо чиглэлийн хүрээнд мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийж, хилцүүлэхийг өрнүүлээд ингэ явж байгаа. Тэгэхээр энэ үнэлгээний эцсийн үр дүн ерөнхийдөө 11 сарын сүүл гэхэд гарна. Тэгэхээр энэ үнэлгээн дээр цаашид Монгол улс өрөөгийн тусламж үйлчилгээнд юун дээр анхаарах юм бэ гэсэн гол асуудлуудыг бас олон улсын зөвлөгөөд маань нэгдсэн байдлаар ингэж гаргаж тавих юм. Тэгэхээр тэр одоо зөвлөмжт тулгуурласан за мөн түнчлэн одохгүй одоо арга хэмжээний төлөвлөгөө гэдээ байгаа тийм 2022-оос 2025 онд хэрэгжих энэхүү арга хэмжээний төлөвлөгөөнд орсон ажлууд гэх мэт ингээ олон зээлийг одоо уялдуулад олон арга хэмжээнүүдийг одоо авч хийх юм хэрэгцээ шаардлага байгаа. За Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон замун одоо Монгол улсын аймаг дөрвүүдийн засаг дарганаар Баярлалаа бас нэрлэх хэлье. Монгол улсын хэсэг оюутны ивэлд оролцохоор оролдож байгаа. Үүнтэй өглөөний халуун өрөө төшөөлөө. Нийт эрүүл мэндийн дунд одоо зовлон тохиолддог сүргийн өвчний тархалтыг бууруулах. Тавлан өсөлттэй зөвлөх багийн гишүүд хамтдаа хичээх болно. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Монгол улсын эмийн бүртгэлгүй сүргийн юмуудыг оруулж гэр бүл шинжилж байна. Сүргийн асуудал бол одоо дэлхийн тэхэнд шинэ болон сэргэн дарахж байгаа. Оргил үнэтэй хүртээсэн үе бол яг үүдийг за энэ TB, tuberculosis remains an important public health challenge globally. I was in New York in September 2018 for the first ever United Nations high-level meeting on TB. With communities and everyone present, thank you so much for joining us this morning and for giving us the opportunity to the most effective things people have ever done for one another. That is how Bill Gates recently described the global. COVID-19-ийн цаг тахалын дээр 3 жилийн хугацаа өнгөрч байна. За тэгсэн хэдий ч гэсэн бид бүхэн бас халдвар төвчдөн Уриалга гаргасан байгаа. За эдгээр шинжилгээ судалгаа, инновацийн шинэ аргачлал нэвтрүүлэх